Би Орхон аймаг Баян өндөр сумд төрж өссөн Эрдэнтийн хүүхэд. Уртын дуу чимээгээс өвлөрлөж өссөн миний хувьд дуу хөгжим урлаг гэдэг үргэлж миний нэг хэсэг мэт санагддаг. Багаасаа дуулж урлагт дурласаар 10 жилээ төгсөөд хотын зүг өөрийн мөрөөдөл байсан соёл урлагийн их сургуулийн босхийг давсан юм. Чөлөөт цаг гэдэг нь хүний өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг зарцуулах боломж гэж би боддог. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд үг бичиж, хай зохиож, дуу хөгжмөр өөрийгөө хөгжүүлдэг. Гэр бүл гэдэг хүн бүрийн үнэт эрдэнэ байх. Намайг тайзан дээр дуулахыг ээж минь харахтаа юунаас ч илүүтэйгээр баярлаж хаз жаргалтай байдаг. Хичнээн бэрх амьдралыг туулж олон саад бэрхшээлтэй тохиолдсон ч би хизээш урлагаас шантарч үнийг орхиогүй юм. Дуун дурлсан мөчөөс эхлэн миний мөрөөдөл байсан voice show Монгол зохиогдож, миний мөрөөдөл биелэл олсон юм. Энэ л гэр бүлээс би хүсэл зорилгоо нэгэнтээ нэг зүг рүү тэмүүлэх өөрийн найзуудыг олсон гэж би боддог. Өчигдрийн биднээс илүүтэй бид байхын тулд шантарч цуцалтгүй тэмүүлсээр байх болно.